Одоо умаа үзүүний хор тавдрыг хоёлаа ярихгүй байхын арга байхгүй тий. Тэгэхээр энэнийг үүсгэж байгаа хамгийн гол шалтгаан гэх юм уу? Эсвэл Монгол улсад тий умаа үзүүний хор тавдраар өвчлөж байгаа хамгийн их шалтгаалаад байгаа нөлөөлөлд байгаа тэр хүчин зүйл нь яг юу вэ? Тий ер нь бол умаа үзүүний хор тавдар бол нэлээд одоо их байдгийн шүү дээ. Би бол өөрөө яг хор тавдрын эмч биш. Тэгтээ хор тавдрыг илрүүлдэг эмч нарын нэг. Тийм учраас олон шалтгаанууд байдаг л да. Ер нь үр хөвсөлтөд удаа явах, билгийн замын өвчин, олон хавьтагч хүртэл ордог шүү дээ. Тэгээд одоо нөгөө вирусүүд байна. Папиллома вирус байна. Тэгээд папиллома вирус гэхтэл маш олон янзын типүүд байна. Тэгээд тэрний одоо хоруу чанарын тодорхойлдог янз бүрийн арганууд байна. Эрт илрүүлэх шаардлагатай. Тэрийг эрт илрүүлэхийн тулд юу чухал вэ гэвэл ерөөсөө л эсийн шинжилгээ. Эсийн шинжилгээ цаашлаад эдийн шинжилгээ. Тэгээд хор тавдрын урдл байна уу? Яг хор тавдрын эхний үе шат байна уу? Тэрийг тодорхойлоод л ерөөсөө эмчид одоо цаашдаа яг ямар эмчилгээ хийх гэдэг төлөвлөгөө боловсруулдаг. Ер нь үлтий.